Та бүхэндээ өглөө өдөр орой мэндийг хүргэе. За тэгэхээр хэдүүлээ тун удахгүй 10 мянган болох нэ. Гэтэ үзэгчдийн маань 90% нь subscribe даахгүй үздэг юм байлээ. Тэгэхээр та яг одоо subscribe дарж манай сувгийг дэмжээрэй. Та бүхний дэмжлэгээр орон авч шүүмжээр бичлэгээс ажруулахаар хичээж байгаа. Цааш та бичлэгээ илүү сайжруулна гэдэгт та ерөөсөө битгий эргэлзээрэй. За ингээд шууд тайлбарт орцгоё. Цэвэр арал дээр шалгалтын 4-р шат эхэллээ. Оролцогчид аль хэдийн өөрийн байгаа ангочлон Ингрийн нэмдийг нь авч эхэлсэн байна. Гон Хисокотой нүүр тулж тулдаад яагаад ч Ингрийн нэмнийг нь булаах боломжгүй тул загсны дээгээрээ алсан замаас гэмдүүлэн булаахаас өөр сонголтгүй болдог. Тиймээс Гон загсны дээгээрээ байн унах бэлтгэл хийн. Эхнээ алимнууд өрж байгаа загсны дээгээрээ шүүрэг дадлага хийдэг. Гэтэ энэ нь хөдөлгөөнгүй учраас хэтэрхий амархан байна гэж үзэн модноос зүгээд 2 тийс авлуулж байгаад бэлтгэлээ өргөжлүүлнэ. Бодлогын 2 тийс авлага алимны хөдөлгөөнийг уншихад хэтэрхий амархан байна. Хисоко байн хөдөлгөөний ойлгомжтой. Бас дээрэс нь болтхойг нь тооцоолохгүй байж болохгүй гэж бодон загсны дэгэнд зөөд өвжиж яваад шовуудыг барихаар оролдсон. Гэвч тэр өдөржин хичээгээд нэг шов барьж авч чаддаггүй. Энэ үедээ шовнууд эрвэхий гэтгэр усны мандалгаар автах загснуудыг барьж байгааг анзааран тэдний хөдөлгөөнийг өрчлөн уншиж шовыг амжилттай барина. Энэ үйл явдлаас тэр Хисоко хэн нэгэн рүү дайрч байх үед нь түүний тэмдгийг булаах боломж гарах юм байна гэж боддог. Тэр нэг инхүү бэлтгэлээ хийж байгааг нэг нөхөр Сэмэрхэн ажиглан зогсоно. Гон 2 өдрийн турш загсны ургаараа бэлтгэл хийсэн тул гарын цолгорч цус гарсан байлаа. Түн дээр нэрвэхэн үзүүлж байгааг анзаарсан Гон хоёрыг нь барьж хуруунаас уяад Хисоког хахаар тэднийг даган явна. Учир нь Хисоко 3 дугаар шатны дараа шархагдсан байсныг Гон анзаарсан байжээ. Гон өдөржин нэрвэхнүүдэд дагаж явсан эцэс төлөвлөгөөнд бүтэж Хисоког болох ба тэмдгийг нь булаах тохирсон нөхцөл байдал бүрдүүлэлтийг түүнийг ажиглан нотдог. Үүнтэй зэрэгцэн өнөөхөл Томба зэлмиг гарган Йорогийн нэмдийг булаасан байлаа. Энэ удаа тэр сармөгчин дэжээдгүй хөртэй хамтарч байна. Тэдний Йорогоос зүхтэн гүйж байгаад Курапика замдан таарч Томбаг сэнсэртэн өсгөлж унгаад тэднийг үлж орхино. Курапикагийн байн Томба байсан тул тэр тэмдгийг нь авсаар 6 оноотой болжээ. Иймээс л Йороо туслан байг нь хамтайгаар болдог. Харин нөгөө талд Хисоко гараа дээр чамайг энэ догоог мэдчихэ. Гарч ирэхгүй бол би өөрөө очлоо шүү гэд Гоныг зүйлээд алхана. Гон баригдчихлаа гэж сандрахтай зэрэгцэн хажуунаас нөөр залуу гарч ирээд Хисоко руу дайрах ба энэ зур гитаракур гэх нүүрэндээ дүүрэн зүү зоос оролцогч гарч иж тэрнийг ална. Үл таних залуу гитаракурын байна үжээ. Тэр ирээд нүүрэн дэх зүүнүүдээ авснаа шаал өөрхөн болоод төрчихдөг. Энэ хоёр хоорондоо ямар холбоотой бас ямар шалтгаанаар шалгалт өгж байгаа нь одоогоор тодорхойгүйч шалгалт хийсэн цагаас хойш бие биедээ туслахгүй нэ орондоо станцаар холбогдоод л яваад байгаа. Гитаракур 6 оноогоо цуглуулсан тул өөрт ижил байгаа нэг тэмдэг Хисокод өгөөд шалгалтын хугацаа дуусал энд дуртаж байгээд газар ухаад орчихдог. Харин Хисоко ямар ч хамаагүй хоёр үнээс тэмдгийг булаач байгээд хөдлөж эхэлнэ. Тэр уулын орой дээр ойр очмоо ажиглан зогсоход Йоро Курапика 2 харанд нь өртчихөдөг. Тиймээс Хисоко тэднийг чиглэнгүй. Харин Гон байн тэр хоёр гэж юу Курапика Йоро 2 руу дарахт нь тэмдгийг булаах боломж гаргач. Тэр хоёр алуулчихж бидэн. Юу тач яриачлаагээд хурдлангүй. Курапика Йоро 2 юугаач мэдгүй алхах зур урд нь Хисоко ирсэн байлаа. Тэр манай хоёрыг тэмдэгэ өгцгөө эсвэл үх гэхэд Курапика бидэнд 4 тэмдэг байна. Нэгэн л бидний чиний бай биш юм бол адилхан нэг онооны илүү байгаа тэмдэгэ өгье. Бид тэр өөрсдөө тэмдэгэ өгөхгүй. Үгүй гэвэл тулдгаас өөр сонголт алгадаа гэдэг. Үүнийгсээс Хисоко хэсэг зур инээснээ тэдний саналыг зөвшөөрснөөр бид илүү нэг тэмдэг өгдөөгөө тэндээс явна. Хисокоч гац царайгаа гарган уруулаад олонгоо муу хоёр зөөлөгч нь хүү алах хүслийг нь сэтрэж эхлэв байна. Төвчих хэрэгтэй гэж бодон үр зайдал тэндээ зогсдог. Ийхүү Хисоко 5 оноотой болсон тул Гонд түүний Ингрийн нэрийг булаах ганц л боломж үлдлээ. Ингээд маргааш Хисоко нэг өвгнийг олж харуугүй л газар сайтал тарина. Энэ боломжийг ашиглан Гондны Ингрийн нэрийг булаагаад зүгтдэг. Хурдлангүйх зур гинтэл манай хүний биеийн мэдээ алдаж унаад өгнө. Учир нь эхний өдрөөс л Гоныг ажиглан дагсаа байсан нөхөр мэдээ алдуулагчтай сумаар буудсан байжээ. Чамайг алах, Ингрийн нэрийг чинь булах ямар олон боломж байсан гэж чи бэлтгэл хийж байхдаа ойр орчмоо ялангуяа хойд талаа ерөөсөө анзаараагүй. Азгүй л байна даа дүүхүү. Цаашдаа анхаараарай. Дараа жилийн шалгалтанд чи амжилт зэгээр Гоны Ингрийн нэмдэг болон Хисокогийн тэмдгийг яваад явдагч төд хөдөлгөө цогцос болчихсон Гоны урд унхан дэр. Хисоко түүнийг алжээ. Гоныг өөрийнх нь тэмдгийг булаач чадсан гэн магтаад чи надад өртөө боллоо шүү гэд хоёр тэмдгийг үлдээгээд явах гэдэг. Учир нь сая хүүхдийг азгүй нөхөр Хисокогийн бай байсан тул одоо түн өөрийнх нь тэмдэг байсан байгаагүй 6 оноотой болчихсон байгаа гэсэн. Харин Гон хэн нэгэнд өртөө болмооргүй байна. Бас ийм байдлаар дараагийн шатанд шалгармааргүй байна гэд босоод ирдэг. Энэ үед Хисоко
Алхад үнцэнтэй болох хүртэл ч чамайг амьд байлгасаар байх болно гэснээр Гон тухамсрын шанаа өгөөд дараа намайг ингэж цохиж чадсан үе чинь буцааж авъя гэж цаашаа. Ийхүү Хисокогийн тэмдгийг авч ятсан ч тэрэнд гутамшигтай ялгцсан Гон юу бодож байгаа нь ойлгомжтой bizээ. Эстен Киророос хөдлөө. Тэрнийг ах トゥ говийн хамгийн бага дүнд агцаар айсандаа дагжин жижиг өөрийгөө зовоо. Би бол асар хянуур найр тэргээд өөрийгөө ихэнд ботчихсан бүлтэрч өгнө. Тэрнийг нүгдэж оод Кирва ядаргаатай аймаа гараад ир. Үгүй бол би өөрөө очлоо шүү гэж түүнийг жиглэн алхаж эхэлдэг. Энэ төрхөнд бүлбэл төсрөөдсөн яхаа мэдхгүй. Юу вэ? Шууд наваа чиглээд явж байна. Бас үнэхээр тайван харагдаж байна. Би яах ёстой вэ? Арай ялагдчих юм биш үстэй. Үгүй тэр чинь зүгээр л хүүхэд шүү дээ гэж бодон сохцор хоёр ах нь нэрээд нэгмөж ультрагийн тэмдгийг одоо болтол аваагүй байгаа юм уу гэд дүгээ гөвж өгнө. Тэр ах нар нь ирсэндэл арай зориг орон Киро дээр ирээд тэмдгээ зүгээр өгчихгүй чамайг гэмтээхгүй гэдэг. Киро хариуд нь тэнэг амдан гэж хэлэхэд манай өнийг хөшүүлнэ. Энэ мэдээж Кирод юу болох вэ? Зүгээр л босоод ирнэ. Тэгс хоёр ах нь бас чи хамгийн зөөлхнөр өшгөлсөн юм уу? Сайхан сэтгэлдээ шүү манад өнтөргээд гамаа. Гэсэн яг үндэ нөгөөдг нь хамаг хүчээр өшгөлж өгсөн. Кирогаас бараг айгаад эхэлсэн зогсож байна. Киро тэр залууг 198 дугаарыг ажид тэнэ болооч өгсөн байдаг. Миний байц 199. Та гурав байн хамт байдаг гэхээр нөгөө хоёрын чинь нэг нь 199 байх нэ гэд инээмсэглэв. Тэнүүд нөгөө гуравчаас сурсан цагаараа энэ зүгээр ч нэг жаал биш байна. Тулааны байрлал авцгаа. Бид гурав энд байрлалаар өчнөө өчрөхөг хүмүүсийг буулгаж авч ирсэн энэ төрөгэд бүлтэргэн зургийг Киро асарууд нэгийг нард гарч хоолоод нумсаад болгон зөрдүүлээд тэр гурвын нэмгийг аваад илүү 92 хоёр тишээ хасраар шиднэ. Тэрний нэгийг хаан заараас нь хөөн барьж аваад миний байг энэ жал аваад өгнө сансангүй шүү. Чимээг ажиглаад явжсэн бодлоо гэд Ингрийн нэмгийг хатал өөрийнх нь бай биш 198 дугаар байна. Киро тэрний ч гэсэн нуугдаж байгааг анзаарсанд бол яг шидэхтэй Ингрийн нэмгийг солин шидэжээ. Курапика Лиорио 2 эрлээ өргөжлөж бахта Гонта таардаг. Лиориогийн банд хими бодис ашигладаг нэгэнд бол аль нэг бодис нь өрмөц үнэртэй байж таараагээд Гоны үнэлэх чадрыг ашиглан хайсаар нэгний агуун гад нэрдэг. Лиорио хоёр эндээ үлөөжээ. Би орчхоод ирэхэд ганцаараа орно. Манай анигтай суугч гисэн сүртэй харагддагтай. Яг нэг энэ нөхөр ингээ утга барьчихсан өмнөөс алхаад би л аваа мөмгөөл өгтөн. Why are you running? Why are you running? Эсэг хугацааны дараа Гон Курапика битгий орж ирээд орлоо. Манай хоёр юуг зүгээр сохоо шууд гүгээд очив. Тэднийг ороход Лиорио асар олоодоо хортой могод хазуулсан байдалтай явдаж байна. Агууд Лиориогийн бай Понзо болон могой сургагч Барбонер байлаа. Тэд Лиориогийн цусыг тогтоогоод аваад гаргахад Понзо эндээс гарах ямар ч боломжгүй. Могойнууд эндээс гарах эсвэл эзэн рүү нойртууд дайрахаар сургагдсан байлаа. Бас энийг зогсоох боломжгүй. Учир нь би Барбоныг алчихсан гэж хэлдэг. Үүнийг сонсон Курапика Барбоныг шалгахаар төгөхөд тэр үнэхээр өгсөн байхаас гадна могойнууд нь ойртуулдаггүй. Тэр харшлын хэд уруулын шоконд орсноор өгсөн болохыг Курапика анзаардаг. Энэ төрлийн зөвийг татгуулбал харшлын урвал явагдана. Түүндээ дахин татгуулбал харшлын урвал огцом нэмэгдэж шоконд ордог байна. Понзо малгаандаа зөвгнүүдийг авч явдаг ба Барбоныг өмнө нь зөвийг татгалсныг мэдлгүй өөрийн зөвөөгөөр хатууснаар тэр өгсөн гэдгийг тодорхойлдог. Понзо тэдэнд дандан дөрөвдүгээр шат тусал эндээ үлэхээс өөр арга байхгүй. Бидний Ингрийн тэмдэг байршил тогтоочтой. Түүгээр хянагчид биднийг олж аврах болно гэхэд Курапика тэр болтол хүлээх боломжгүй. Лиориод яаралтай эмзэгийн тусламж үзүүлэхгүй бол тэр үхэн гэдэг. Харин Гон зүгээр болж өгөхийг хүсэнгүй. Шууд л өөрийгөө золиослоо хорт могоонуудад хацуулангаа Барбоны биеийн игжин хорны эрэнд өгөөж Курапикад өгөөд өөрөө хаалтан унав. Курапика ерөнхий Лиориод дараа нь Гон тарснаар ямар ч тэд аюулгүй бодлоо. Одоо харин агуугаас яаж гарах вэ гэдэг байна. Гон ухаан ороод Понзогийн нойр сулгагтайг Барбоны Ингрийн тэмдгээс солих саналыг тавив. Тэр утаагаар бүх могоонуудыг унтуулад аюулгүй гарч чадна гэдэг. Харин Понзо утаа могоонуудад үйлчлэхдээ дунтах хүртэл багадаа 5 минут болно. Бид нарт тэгж удаан амьсгалаад өгч чадахгүй гэхэд Гон 9 минут. Миний амьсгалаад өгсөн дэд рекорд бол 9 минут. Би могоонуудыг унтмагс та нарыг агуугаас гаргана гэх амлалтыг өгснөр Понзо зөвшөөрнө. Ингээд нойр сулгагч утаагаар агуу дүүрлээ. Гон могоонуудыг унтах хүртэл амьсгалаад өгчөөд амлалтын ёсоор бусдыгаа өрн агуугаас гаргаж чадах ба агуугаас аюулгүй гаргасан шан гэд ботчгараагээд унтаж буй Понзогийн Ингрийн тэмдгийг авч яваад өгснөөр манай дөрөв бүгдээрээ 6 ногоо цуглууллаа. Ингээд арал дээр өнгөрөх 7 хоногийн хугацаанд болсон. Дөрөвдүгээр шатыг Хисоко, Покол, Кирва, Китаракур, Бодоро, Ханзо, Курапика, Лиорио, Гон гэсэн амжилттай давжээ. Бидний холбооны хөлөг ирж аван эцсийн шатны шалгаруулалт болох газрыг чиглэн нэснэ. Холбооны ерөнхийлөгч болон хянагчид хооллох зураа үлдсэн 9 хүний 6 анхлан шалгуулагчтайгаар дурдав.
Олон жилийн туршид анхлын шалгуулагчдаас нэгэн тэнцвүү үгүй гэдэг байсан бол энэ удаад олонх нь анхлын шалгуулагчд байгаад ерөнхийлөгч нэтээрөө баяртай байлаа. Танигчид эцсийн шатны шалгаруулалт юу болохыг нэтээрөө ерөнхийлөгчөөс асуухад бид эдний маш онцгой тулаанд оруулах санаатай байгаа. Гэхдээ эхлээд оролцогчдоос бүртээ хөвчлэн ярилцмаар байна гэдэг. Ингээд тэр шалгуулагчтай ээж дараалан уулзаж бүгднгээс нь оролцогчдын хэнийг хамгийн их ажиглаж байгаа вэ? Энтэй тулдахыг хүсэхгүй байгаа вэ гэх асуултуудыг асуув. Ингээд явсаар эцсийн шатны шалгаруулалт болох зочид дуудалт ирнэ. Ерөнхийлөгч нэтээрөө эцсийн шатны даалгавар бол хас талаан гэдгийг зарлана. Үлцэн 9 оролцогчоос 8 ангууч болж нэг нь хасагдах юм. Ангууч болохын тулд ердөө л нэг л ялалт хангалттай. Харин ялгцаар байгаад хамгийн дээр ганцаараа бичигдвэл хасагдана гэсэн үг. Харин хоорондын учрыг харуул зарим хүмүүс 5 боломж байхад заримд нь 2 боломж байгааг анзааршуулна. Үүнийг оролцогчдын шатнд гаргасан олон төрлийн үзүүлэлтийг харж гаргасан гэдгийг хэлээд тулааныг эхлүүлэхээр боллоо. Халц тулааны үндсэн дүрм нь өрсөлдөгчөө алгаж шалгалтаас хасагдаж үлдсэн хүмүүс шууд ангууж болно. Тэгэхээр ямар ч хамаагүй аргаар өрсөлдөгчөө бууж өгүүлж байж ялна гэд ойлгоход болно. Эхний тулаан Гоны эсрэг Ханзо. Тулаан эхлүүг уюул Ханзо хорд хүчээр Гоныг илүүрхэж дээрээс, доороос, ардаас, урдаас гэдэл баруун цалгууг зовдон бууж өгөхийг шаардна. Гон бууж өгөлгүй гүрээсээр л. Сүүлдээ манай оны гарыг углаж алан гэж зөрлүүлэн дохонд нь сэлмээ толгосон ч бууж өгдөггүй. Энэ үед Ханзо өөрөө буудагч өгдөг. Гэтэл Гон тололтё иймэрхүү байдлаар ялахыг хүсэхгүй байна гэхдээ зэрсэн Гоныг тэнэг амтангээд хүчтэй зөкснөр Гон ухаангадан унав. Тэр бүтэн өдрийн турш ухаангүй байсны эцэст ухаан орлоо. Хажууд нь сатаа цэнэг сууж байх ба түнд баяр хүргэн ангууч үнэмлэхийг нь гардуулж өгөөд ангууч басандаа санал нийлэхгүй бол энэ үнэмлэхээ нууж хайж устгаж болно. Гэхдээ энэ картны үнс нь эзэндээ байдаг. Зарим зүгээр л цаас шиг үнс юм байхад зарим ангуучийн асар чухал хэрэгсэл нь болдог. Үүнийг сонссон Гон би ямар ч энэ хүртэл тусдаж дэмжсэн бүх хүмүүсийг ачиг хариулж байж энэ үнэмлэхийг ашиглана гэдэг. Ингээд Гоныг ухаангүй байх үеэр шалгалт хэрхэн үргэлжилсэнийг Сатоц ярьж өгнө. Хоёр дахь тулаан Курапикагийн эсрэг Хисока. Эдний тулаан эхлээд нэг хөдөлгөөн Хисока Курапикагийн чихэнд ямар нэгэн зүйл шивнээд өөрийн юусэлтээр бууж өгснөр Курапика ялжээ. Хисока юу гэж хэлсэн тодорхойгүй ч Курапикагийн гаргасан сэтгэл хөдлөлийг харахад нэлийн ностой зүйл хэлсэн юм шиг байдаг. Дараагийн тулаан Ханзогийн эсрэг Покер. Тулааны эхнээс л Ханзо айлт хэлвэрхэн. Гонтэй ижил нөхцөл байдал орсноо ойлгосон Покер төвчлгүй бууж өгсөн байна. Харин хүснэгтийн дагуу Курапикад ялгцсан Хисока бодороотой төлөвлөжээ. Манай мөнгөний шатсураа зүүн бууж өгөлгүй нэгийг үзэж нэхэд илүү оролцсон ч Хисока дахиад л нэг зүйл шинэ мэлнэ. Гэхдээ энэ удаад бодороо бууж өгчээ. Ингээд Кирогийн ээлж иж Покертой тулдах байсан ч тэр шууд л чамтай тулдах ямар сонирхол алга гэж өөртөө бардан хэрэгээс ялгцдаг. Тэгээд тэр ямар том алдаа гаргаж байгаагаа энэ үед мэдээгүй л лагтаа. Харин дараагийн тулаан бодорогийн эсрэг Хиори байсан ч өвгөний эмчилгээг тусад төр хаашлуулснаар Кирогийн эсрэг Китарагугийн тулаан өмнө нь болохоор болжээ. Тулааныг эхлүүлэх тохиогоор Киро артхад удаан олцсонгүй шүү Кир. Нэ зүүнүүд авч жинхэнэ дөрхөө арваснаар Киро цаанаасаа л нэг айрц тавтан яхаа мэдэхгүй зогсно. Учир нь тэр Кирогийн дэрсаах болж таарна. Тэрний жинхэнэ нэр бол Ируми. Чамайг ээж дүү хоёрыг хотголж хаад гэрээс зогсон гэж сонсон. Ээж уйлаа сүйд болж байлаа гэхийг сонсон Лерио. Ойлгомжтой штэ. Хүн ингүүл ямар ч ихэнх уйлна гэж ээж тусаагүй. Тэр үнэхээр жаргалтай байсан. Хүүгээ 90 цент хүрчээ гэд баярын нөлөөс туслуулж байна лээ гэдэг. Лерио ч илүү үзэн татсан байсан төлөөгөр газар саваад лано. Ируми Киро руу ойртонгоо чи ангууч болоход тохирохгүй. Чи төрхөөсөө алуурч юм болохоор заяагцсан. Чи бол төнөр аранхан уцаа өгөлтэй. Тэгэхээр чамд өөрийн хэс өсөд мөрөөдөл гэж байхаасгүй. Аав бид тэр чамд тэгжил өсгсөн гэхээр Киро. Ангууч үнэмлэх надад чухал биш. Тэ өөр хүсэж байгаа зүйл бий. Би Гонто найзууд болмоор байна. Би хүн алхаас залхаж байна. Гонто найзууд болоод хамтдаа тогломоор байна гэдэг. Үүнийг сонсон Ируми тэгвэл Гоныг алцхайгээс өвдөснөр Киро бууж өмнө ялгадна. Тэгээд тэр нэг л биш болох ба Хиори бодороо нарын тулаагчтай зэрэгцэн бодороо гаснаар ангуучийн шалгалтаас хасагджээ. Энэ бүхнийг сонсон Гон уурлан хурлын өрөөнд очиж Ирумигийн гарнаас хатгах сибэдл өргөж тавиад Кирог ханаас олж болохыг хэлээд та нар тэрний хүчээр хүн алуулж бас синтез найзлахыг шийдэж болохгүй. Тэр бол миний найз. Тиймээс тэрнийг болж авармаар байна гэдэг. Энэ үед Ирумиг харсан цагаасаа л хорстуулсан юм шиг болчихсон тухай Курапика Лерио ярьдаг. Дундуур нь Покер Ханзо нар орж ирээд гурвалжин дөрвөлжин хэрүүл болно. Бидний яриаг ерөнхийлөгч таслаад бидэнд өгсөн карт бол ангууч өнөвлөх. Энэ картаар цагаачтыг зөвшөөрдөг улсуудын 90% орох хороотой газруудын 70-50% руу нэвтрэх боломжтой. Мөн энэ картаа зарах хүсэлтэй хүн байвал 7%-аар эдэд барахгүй их мөнгө олж болох тухай хэлээд хурлыг өндөрлөв. Хурал дуусны дараа Гон дахин Ируми дээр очиж Кирог хаан байгааг асууна. Курапика Лерио ойрч Гон таамд Киро дээр очихоор шийдсэн тул Ируми хэлж өгдөг. Киро гэрлүүгээ явсан ба гэрэн Кукуро уулын хаанагтай байдаг байна. Үүнийг сонсон манай бороо шууд л зандаа гарна. Биний Тисоко өрөх ба Ирумигийн гар хугарсан байгааг анзаардаг.
Гон уранд асар их хүч гаргасан тул зүгээр энгийн атгалт нь Ирүмигийн гарыг ховлжээ. Ирүми тэр асар хүчтэй нэгэн болох нь ирээдүйд бидэнд аюултай. Боломж байгаад тэр нь одоо л тэрнийг асчих гэж бодон Гоныг харахад Исака бодоод ч хэрэггүй. Гон бол миний оолз. Түнд гар хүрдгэл юм бол сайнаа үзэхгүй шүүгээсэл бүсээр Ирүми яваад байна. Харин Исака өнөөгөл газарыгаа гаргана. Төвчээртэйгээр хүлээнэ. Жимс боловсрч гүйцэхэд гэж бодон хоцрон. Манай гурав нисдэг хөлгөөр зочин Кокоро уулын харилцаа хотод ирэв. Тэд Золтекийн гэр бүлийнхнийг яаж олох тухай иргэдээс асууснаар Кокоро уул руу явдаг аялын хөтөлбөртэй автобус байдгийг болж мэдэн түүгээр өөрчлүүлнэ. Автобус явсаар Золтек хийдгэн газар гих асар том хаалгатай өндөр хашаанд толж ирдэг. Аяллаа өтөж энэ бол Золтекийн эзэн газар. Энэ хаалгыг тамийн хаалга гэж хэлж болно. Учир нь энэ хаалгаар орсон нэг ч хүн эргэж гарч игдэггүй гэж ярихтаа зэрэгцэн автобусаар ирсэн 3 нөхөр энэ бол худлаа. Уус аймаг амьнууд л байгаа. Бидний зургал гэхэд хар зах дээр 100 сая зүрдэг тухай хэлж харуул өвгөнийг сүрдүүлэн түлхвэрийг аваад хашаа руу орно. Төд удалгүй аимшигтайгаар орилдохтой зэрэгцэн аврахтаа магаатан тэдний ясаа гаргаж хайдаг. Үүнийг харсан хүмүүс яаралтай автобусандаа соход манай гурав эндээ үлднэ гэд тэднийг явуулна. Харин өвгөн энд 20 жил ажиллахад нэг ч хүн Золтекийн гэр бүлийнхнийг эргэж иж байгаагүй. Гэр эзэнтний найзууд ирсэнд баяртай байна. Гэхдээ гэр эзэнтний найзууд араатан дээр идүүлвэл харамсалтай юм болно. Тэгэхээр та нарыг оруулах боломжгүй. Хашааны үдэнд Микэн нэртэй сургацсан аш нохой байдаг. Тэр гадны хүн ирвэл устгах тушаалыг сүүлийн 10 жилийн турш биелүүлж байгаа. Түрүүний жижиг хаалга бол иймэрхүү хүмүүс зориулсан хаалга. Нэгээсэндээ Микэн нохойг хоололдог хэсэг гэсэн. Яг ухтаа үндсэн хаалга нь шалгалтын хаалга нэртэй өнөөх аврах том хаалга гэдгийг хэлдэг. Тэр хаалгаар орж чадсан хэнийг ч Микэн нохой идэхгүй байх тушаалтай. Ингээд теори хаалгыг нээх гэж хамаг байдгаараа түлхсэн ч өчүүхэн төдий ч хөдөлгөж чаддаггүй. Харин харуул өвгөн чадан яд нэгдүгээр төвчний хаалгыг онгоолгож үзүүлнэ. Энэ хаалганы хамгийн жижиг нь нэг тал нь 2 тонн бөгөөд төвшөө ахагдсан чинь 2 дахин нэмэгддэг. Чтэй багцсан олон хаалгыг нээж чадах ба хэрвээ эргэж ирэхдээ 3 дахь төвшөө хүртэл нээсэн гэдэг. Манай гурав энэ хаалгыг нээж чадахгүй бол өнөөх жижиг хаалгаар нь орё гэж Гон зөрүүлнэ. Өвгөнч та нар Микэн нохойны хоол болгоо гэж түлхөрөө өгдөггүй. Харин өөр нэг аргаар үзэхэд Золтекийн гэр бүлийн хамгаалагчдын байрны утас руу холбогдно. Гон өөрийгөө Керогийн найз Гон байна. Тэрэндээ яриулах гэсэн ч Керо Гон гэдэг найзтай байсан ч чамайг Гон гэдгийг яаж мэдэх юм. Тэд мэрэгжлийн алуурчдуул дайс ихтэй байдаг. Тэрнээс хэнийг ч оруулах боломжгүй гэдэг. Үүнийг сонсон Гон урлаа хашааг давж орохоор авирч гисэн. Энэ үед харуул өвгөн тэдэнд шалгалтын хаалгыг онгойлгож өгөөд хамт орохоор болдог. Тэдний барахад аимшигтай авраатай аврах том нохой байдаг. Манай гурав шууд л бодлоо өөрчилж шалгалтын хаалгыг нээж орохоос өөр арга байхгүй байна гэж бодно. Тэд явсаар харуулын байранд ирэх ба энд нөгөө ээжний харуул Секванттай танилцдаг. Секвант тэднийг хараад зочид ирхэн чавар төхөөлөл шүү. Та нар өвгний итгэлийг алсан юм биз дээ. Гэртээ байгаа юм шиг байгаарай гэж ухтаав. Тэр манай эдийг Керотой уулзгаар ирснийг сонсоод та нар чадахгүй дээ. Гэртийн гэрлүүгээ харьцгаа гэж зөвлөе дөө гэдэг. Манай гуравч Керотой уулзтлаа эндээс явахгүй гэж тасгүрэн. Ингээд харуул өвгөн тэдний шалгалтын хаалгыг нээж чадах хүртэл бэлтгэхээр болдог. Тэдэнд 50 кг-ын жимтэй хандаа зөвгөөд унтахаас босоод бүх үе зүхэстөг сануулна. Мөн энэ байшин дах аяг данхнаас эхлүүлээд бүх тавилга 20 кг-аас дээш жимтэй. Тэдний өдрийн турш нөгөө хүн тавилгуудыг ажигчгүй өдөө ботлоо бэлтгэл хийх ба Гонич гар эдгэрч тэр гурав хамтдаа шалгалтын хаалгыг нээж чаддаг. Ингээд өвгний заасан замыг даган алхах зур үйлчлэгчийн дагалдан хийж байгаа гэх Канарыг тэдний замд өндөлсөж цааш төвтрүүлэхгүй. Энэ шуумыг давхал юм бол хүч хэрэглэхээс зөөр аргагүй боломжгүй гэж сануулдаг. Гон түндэд тулдахыг хүсэхгүй байгаагаа хэлж хөл өдрийн турш шуумыг давж алхах нь түүнд цохиулсаар. Эцэст нь би Керотой уулзсанд бол яагаад заавал зөвшөөрөл авах ёстой гэж урлан хашааны цементэн багныг цөмзөхөд бид гурвын Керо гэхээс сонсоод чиний хавц чинь зөдөрсөн. Чи ч бас Керо санаа тавьдаг үстэй гэдэг. Үүнийг сонсон Канарэ Белгус туслуулангаа гойж байна. Керо эзэнтэн туслаач гэхдээ зөргцэн тархин дундуур нь тас бон. Керогийн ээж түүнийг боджээ. Ягмаа өөрчлөгчийн дагалдын имиж бидний хүүгээд хамлаач буй мэт муухагаар ярьлаа гэснэ. Керо та нарыг ирсэнд баяртай байна. Одоо буцтаа уулзах боломжгүй байна гэж дамжуулсан шүү гэдэг. Сценах Канарэ Керотой танилцаж байсан үерөө солигдлоо. Канарын солирын от гэх хууль дүрмөлжилтгүй шахаатаас иржээ. Керо тэрэнд Золтекийн гэр бүлийнхний хамгийн их сурдаг техник бол чимээгүй болохоо гэж зааж багтаа зэрэгцэн олон тооны хүмүүс Золтекийн эдлэн рүү нэвтэрсэн байлаа. Учир нь Микэн нохойг сул тавилгүй Канарагийн чадрыг шалгах гэж байгаа нь тэр. Канари бүгдийг нь ядах юмгүй алах ба Керотой хамт алхана. Тэр үед Керо Канаритай найз болох саналыг тавьсан ч ээж нь тэдний чимээг өхөн ажиглаж байсан тул сандлаас нь татгалзаж байжээ. Үйл явдал одоо руу шилжлээ. Керо гэргэж ирсэн цагаас хойш гинжлэн ташуурдж байгаа. Кероч өвдөж байгаа шинжгүй ташуурдаар сэрснэ. Өө аха өглөө болцсон уу гэсэн чигээ л ээж.
Энэ үед Кирогийн ээж өвөө Зенон түүнийг сурлаж байгааг мэдээд яарвчлан гэрлүүгээ гүйдэв. Харин 20-оос сулагдсан Киро Арсилотойгоо уулзсан ярилцах ба гэрээсээ зүгтсэн цагаас хойш юу болсон тухай ярьж өгдөг. Энэ үед аав ээжээр намайг алуурчин болгож өсгсөн. Би ч бас чамайг гэрээсээ зүгтэх хүртэл тэгж өсгөнө гэж боддог байлаа. Гэхдээ чи миний хөөж өгсөн чи болж шүү дээ. Өөрийнхөө амьдр. Болон хизээч найзуудаасаа урахгүй гэж амд гээд тусан нагараа маягийн имээгээд Кирог найзуудтай хамт явахыг нь зөвшөөрдөг. Ингээд Киро явхаар гэрээсээ гарах гэхэд ээж нь түүнийг зогсоох гэж оролцсон ч арцнаас найн яаж ч чаддгүй. Харин Канари өхөөгүй зүгээр л ухаан авсан байсан тул ухаан орж тэднийг хамгаалагчдын байрлал өргөж өгөхөр явна. Энэ үед Кирог ээж шилдэг туслахдаа энэ бол Кирогийн хувьд хамгийн чухал үе. Тэрнийг явуулж болохгүй гэх тушаалыг өгдөг. Энэхүү зоолтыг хин гэр бүл нь олон үед амьдсан мэрэгжлийн алуурчны гэр бүл бөгөөд гэрийнх нь манай Кирог удандаа бүх цаг үедээ шилдэгт орох чадвартай гэдгийг нь олж харсан ба багаас нь л мэрэгжлийн алуурчны замдалаар явуулахын тулд найстай болохгүй, аль болох сэтгэл хөдлөмөн болох гэж хичээгээд байгаа юм лээ. Тийм болохоор л ээж нь сандраа түүгээ явуулахгүй байх санаатай. Аав нь харин хүүгээ хизээ нэгэн цагт алуурч болохоор эргэж ирнэ гэдэгт 100% итгэлтэй байгаа болохоор явахыг нь зөвшөөрсөн. Манай гурав хамгаалагчдын байранд ирсэн байлаа. Нөгөө тушаал авсан нөхөр зоосыг аль гарт барьсныг таах тулаанд ойлгох ба алдаж хийсэн хүмүүс хасагдана. Та гуруулаа хасагдвал Канари өгөж та нар хизээж Киротой уулзч чадахгүй гэдэг. Тэр асар урд хөдөлгөөнөөр зоосыг шүүрч илаа. Тиймээс Курапикалиори хоёр зөв дааж чадлагүй хасагдана. Энэ үед Гон өөрийн боолчтой нүдээ зүс чавдрыг нь болгоод анхааралтай ажиглан цааш өргөжлөлдөг. Тэр ихнүүдөө зөв таахад тэд даалгаврыг идэв өндрүүлэн гуруулаа тал талаас нь сенсортол нөлнө. Ингээд тэнд зоос байгааг асуухад Гон өөрийнх нь ард байгаа хүн гэж зөв таадаг. Үүндээ зэрэгцэн Киро хоёртаар манай хэл замдаа гарлаа. Тэд галт тэргээр явх зүр Гон ангуучны үнэмлэх ашиглахгүй байгааг Киро гайхдаг. Харин Гон Исоког зөвхөж хариугаа аваад Ингрийн нэмлэгийн нөөрд нөхснөөгөө дараа ашиглаж эхэлнэ гэнэ. Гэтэ одоохондоо хаана байгааг мэдэхгүй байна гэхэд Курапика би мэднэ гэдэг. Учир нь ангуучны шалгалт дээр тааран тулдаг үедээ Исоког Курапикагийн чихэнд аалцсамдын тухай мэдээж байна гэж хэлжээ. Тэр сүүдрийн бүлэм ихнийг сайн мэддэг байх нь гарцааг байна. Учир нь сүүдрийн бүлэм ихнийг сайн мэддэг хүмүүс л эднийг аалцнууд гэж ярьдаг тухайлаад 9 сарын 1-нд Йорк шотод үлээж байя гэсэн гэдэг. Ингээд манай төрөө 9 сарын 1-нд Йорк шотод уулзцгаая гэж салаад авцгаана. Курапика мөнгө олохын тулд ангуучны ажлаа хийхээр явдаг бол Киорио эмчийн сургуулийн шалгалтад бэлтгэх хэрэгтэйгээд явна. Харин Гон Киро хоёр мөнгөгүй бас дээрээс нь Исоког ял хангалттай чадваргүй тул нэг сумаар хоёр тулаа буюу бололтод чадвараа сайжруулнгаа мөнгө олох боломжтой Тэнгэрийн дэмжээг их газар руу явцгаана. Тэднийг ямар адлын явдал хүлээж аваа. Энэ үрээд парт 2 манд бас ч бичлэг таалагдсан бол та манай сувгийг лайк, subscribe дарж дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.